真的懂唯一的定义，多吃点蔬菜。简单如呼吸。牛肉，牛喉。小拇指要收起来才是，手动收起。怎么说明我真的爱你？哦，他想等到了大家一起吃。是的，我也是这么他不想自己眼神中飘逸，我一下把那个取下来一下。总是在哦，这好快，你叫刚刚到了哎呀。好吃说东西，你的不坚定，配合我颠沛流离。思绪中清晰，拿筷子了，他说。对，拿筷子。明白你陪着我聪明。开门了吗？没有，是一。那些我想说的没说的话，有时我怀疑呢，只是我傻瓜。原来你都是这么刷牙的。但如果真的爱不会算计，爱是不计我一下蹲下去，这是我不能背。那你蹲下去，蹲下去，慢慢的。哎，好爽。你知道，真的爱你。能比你。拜拜。我们今天好幸福，一来都有抄手吃。弟弟接辛苦哎，很好。陪我颠沛流离，思绪中拉倒了。明白你背着我聪明。我也来为了你。你那个还是酸甜苦辣，啥都有啊。是因为人多的拥挤，你所以我想对宝贝。证明我是你唯一，证明我是你唯一。舒服吧？非常非常舒服呀！哦，听这个声音。Сайн уу? За Lucy-гийн шинэ мэдээлэл гарсан. Тэр нь юу юм бэ гэхээр非常谢谢大家今天来现场，一切都挺好的，也希望大家把所有的困难和不好都留在2024，期待2025，新年快乐！新年快乐！然后也希望大家都能够开开心心的过年，一年比一年都好，谢谢谢谢。 энэ харагдаж байна. Телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо болохоор таяг болж ирсэн байгаа. 是因为人多的拥挤，你不想证明
За тэгээд одоо энэ арт харагдаж байна тийм ээ. Маш олон фэнүүд нь Люсиг хүлээж ирсэн. Тэгээ ихэнх нь ер нь бол 10 жилийн хүүхдүүд байна лээ. Тэгээд шалгалтаа өгчөөд ирсэн, шалгалтаа өгч байгаа гэсэн хүүхдүүд бас айгүй их байсан. Тэр болгонд нь Люси ингээ баяр хүргээд шалгалтаа амжилтаа өгөөрэй, шалгалтаа сайн өгөөрэй гэд ерөөл харилцсан. За нөгөөдөөр болохоор одоо энд харагдаж байна Люсигийн аав ээжийн бас цуг ирсэн. Тэгээд мэдээч өөр хүүхэд нь өвчтэй байгаа юм чинь ямар ч эцэг их санаа зовлгүй яах вэ? Мөн одоо энд харагдаж байна. Люсигийн фэнүүд нь ингээл Люсид маш их бэлэг өгсөн. Тэгээд Люси фэнүүдийнхаа бэлгийг бүр ингээд нэг бүрчлэн цуглуулаад ингээ өөртөө аваад ингээ явж байгаа бичлэг байна. За тэгээд би болохоор 2 ийм бичлэг байсан. Нэг нь болохоор нэг бас ярилцлаганд орсон байсан. Өөрийнхөө өвчний талаар ингээд ярьсан ярилцлага. Энэ нь болохоор хоёулаа нэг 40 секундын л байгаа. Тэгээ нөгөөх нь болохоор одоо энэ урчигдрийн орсон нэвтрүүлгийнхаа зүгээр ингээд хэлсэн үг нь байгаахгүй юу хэлсэн гэдэг тийм. Тэгээ хоёулаа нэг 40 секундын бичлэг байсан. Тэр нь болохоор би ингээд синхроноор орчуулад анарт хэлж өгье. Тэгээд ерөнхийдөө яг нөгөө 1 сарын 1-нд ингээд Люси тэгээд нөгөө хил аманд ороод байгаа захирал нь entertainment нь одоо ингээд нөгөө мэдээлэл оруулсан шүү дээ. Тэгээ үүнээс хойш болохоор маш олон хүмүүс ингээд дуугийн буюу хятадын TikTok дээр ингээд шүүмжилж эхэлсэн Люсиг. Одоо ингээд энэ өвчнийг тулсан хүн ингэж хурд идэгдгүй шүү дээ. Ингэж идэх ёсгүй. Энд чинь зүгээр л жүжиглээ шүү дээ. Хүмүүсийн анхаарлыг татах гэсэн бас нэг зохиомл арга нь л байна. Тэгээ нөгөө practice буюу ингээд жүжигний сургуульд хийж байгаа юм биш үү. Тэгээ жүжиглж чадахгүй болохоор ингээд худлаа хүмүүсийн анхаарлыг татаж хүнд ингээд өгөх гэж ийм зүйл зохиож байна. Тэгээ нөгөө салтын төлбөр буюу маш их хэмжээний мөнгө авахын тулд ингээд худлаа ийм уйлж унжиж ингэж худлаа шоу зохион байгуулж худлаа ийм зүйл зохиож байна гэж маш олон хүмүүс ингэж ярьсан байсан. Бичлэг эхлэх үед болохоор нөгөө Люсигийн өвцөө ийм бичлэгийг би тавьсан. Яг тэрэн дээр болохоор би харахны за хин тэгэл өөрийнхөө өвчнөр шоу хийгээл хүн амтны анхаарал татганд бол тэгэл худлаа ингэж өвцөн болоод ингэж явах үедээ гэж би хувьдаа бодсон. Тэгээ нөгөөдөөр болохоор Люси ингээ өөрийнхөө Instagram-д ингээ пост оруулж эхэлсэн. Өөрийнхөө эрүүл болж байгаагаа мөн TikTok бичлэгэнд ингээд пост оруулж эхэлсэн багаас бичлэгнийхэн дараа болохоор яг тэр 40 секундын ярилцлагын хэсгээс нь ингээд танарт синхрон орчуулга хийж өгөө. 因为我是这个分离式转化障碍嘛。 За эхний хэсэг нь болохоор ингээ өөрийнхөө өвчнийг тайлбарлаж хэлж байна. 它这个在3个月的期间是容易复发的。 За тэгээ энэ дээр болохоор 3 сарын хугацаанд бол арай хийж ингээд зүгээр болж би ингээ хэвийн амьдралд орж байгаа гэж хэлж байна. 医生说半年之后复发的概率就会变小。 Тэгээд эмч хэлэхдээ болохоор хагас жил ингээд өнгөрчих юм бол одоо идэх тэр магадлал нь ингээд багаснаа гэж хэлсэн гэдэг чинь. 所以就是尽可能的在这个期间不去受到刺激。 Тэгээд энэ бүх хугацаанд болохоор одоо энэ өвчнөө сэдэх, өдөх ямар нэгэн зүйл хийгээгүй. Амарсан гэсэн утгаар ерөнхийдөө хэлж байгаа. 不断的在这个过程中去寻找一个保护自己、重塑自己的一个新的一个人生体验。 Тэгээд энэ богино хугацаанд болохоор өөрийгөө ингээ хайрлаж хамгаалаад тэгээд нэг юм шин биеийг бий болгосон буюу өөрийгөө ингээд шинээр бий болгосон гэдгийг хэлж байна. 所以就我觉得就是还挺安全的吧。Тэгээд одоо бол нэг айгүй аюулгүй мэдрэмжтэй байгаа. 这一次就会觉得 既然都活过来了，那 Энэ удаа болохоор одоо энийг нөгөө Монгол руу зирэн зүш хугалаа гэдэг гэхээр энийг монгол руу орчуулах юм бол яг ингээд одоо тий хүчгүй шиг ингээд тий амьд үлдлээ гэсэн утгыг ерөнхийдөө хэлж байгаа. 那就是什么事情都没有自己重要哎。 Тэгээ юу ч тиймээ одоо ингээ өөрийн биенээс чухал биш юм байна гэж хэлж байна. За тэгээ мөн одоо би танарт бас яг энэ
ярилцлагын үеэр хэлсэн зүйлийн ингээд бас нэг 40 секундын бичлэг байсан. Тэрийг бас ингээд синхрон 都不要拖到这么严重哈。在 За тэгээд нөгөө тийм одоо ингээд хүнд ширүүнээр тийм ээ чирэх хэрэггүй гэсэн утгатай ер нь бол ингээд сунжруулах хэрэггүй, чирэх хэрэггүй гэсэн утгыг илэрхийлэх, хойшлуулах хэрэггүй. Одоо тийм хүнд болгоод тий ингэж хойшлуулах хэрэггүй л гэсэн утгыг гаргаж. 在面对这个事情的时候，包括跟大家说出这个事情的时候， За тэгээ энэ хэрэг явдалтай ингээд нүүр тулах үед тэгээ бүгдэнд нь энэ хэрэг явдлыг ингээд хийлэх үед 其实我包括我们家人都已经做好了 тэгээ үнэндээ бол манай гэр бүлийнхэн аль хэдийн бүх зүйлийг ингээд хангалттай сайн хийж өгсөө. 各种各样可能会面临的问题。 Тэгээд мэдээж ингээд маш олон төрлийн асуудлуудтай нүүр тулсан байгаа. 暂时身上还没有赔款的项目。 Одоо энэ нөгөө өөрийн одоо энэ богино хугацаанд тийм ээ өөрийнхөө биен дээр ингээд ерөөсөө 赔款的项目。 төлбөрийн юм хүлээж аваагүй гэсэн үг. 我已经很幸运了， Би бол үнэхээр азтай хөө. 因为我是艺人，所以已经得到了很好的各方面的那个补偿。 Тэгээ яагаад гэх юм бол одоо би урлагийн хүн учраас маш олон талын ийм тусламж, дэмжлэг тийм ээ тэгээд ийм одоо манайхаар нөгөө нөхөн төлбөр гэх юм уу тиймэрхүү зүйл авч байсан. 所以我觉得镜头外面的你，就是希望你能够加油。 Тэгээ чаа одоо ингээд хангалттай хичээгээсэй гэж хүсэж байна. Хангалттай ингээд хичээсэн шүү гэдгийг ингээд мэдээсэй гэж хүсэж байна гэсэн утгаас нь ерөнхийдөө илэрхийлж байгаа. За тэгээ эцэст нь одоо ингээд маш урдан эдгээд хэвэн байдалд орж байгаа Люсидээ бас баяр хүргэе. Мөн иймэрхүү ингээд сэтгэл зүйн асуудалтай байгаа буюу сэтгэл готролд орсон хүмүүс маань нэн түрүүнд хийх зүйл маань бол тайван байх хэрэгтэй. Нэгэнт ингээд одоо жишээлбэл сэтгэл готрол гэдэг зүйл гэхдээ ер нь бол ингээд чи тайван бай, чи тийг ингээд хүн ингээд тайван болоод ингэчихгүй. Өөрөө ингээд мэдээд идэг хөхгүй. Би болохгүй шүү. Би за гэд өөрийгөө бол контролдох гэж оролддог. Гэхдээ цаанаас болтгоо. Тэгээд ер нь бол бид нэр ингээд сэтгэл зүйчтэй сайн ингээ уулзаад ярилцаад үнэхээр ингээд амар хэцүү байх юм бол мэрэгжлийн хүний тусламжийг авах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Нөгөөдөгөр одоо ингээд сэтгэл гутралыг даван туулаад гарсан хүмүүс маань болохоор аль энэ өвчин ч угаасаа ингээд ер нь бол итгэдэггүй өвчин гэж үздэг байхгүй үздэм биелээ үздэг байхгүй юм билээ. Тэгээд нөгөө гол нь сэдрэж болохгүй гэсэн үг. Яг түүнийг ингээд нэг сэдрэх үйл явдал ч юм уу тийм зүйлд ингээд орооцолцох юм бол сэдрэх магадлал өндөр шттэ. Сэдрэхгүй тулд бид нэр юу хийх вэ гэхээр аль болох сэтгэл санаагаа тайван байлгаад йог бясалгал тийм ээ ингээд ууланд гараад ингээд аль болох өөрийгөө стресстүүлэхгүй ядраахгүй тайван байлгаж чадах юм бол ер нь бол сэдрэхгүй ингээд хэдэн жилээр ч явж болдог. Тийм хөвчин байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн ер нь бол сэдрэхгүй байгалийн арга хэмжээг нь авсан. Тэгээд одоо бол яг нэг гайгүй болоод хагас жил хэрэгтэй болж байна. Тийм. Тэгээд үе жоохон сэдэрчгээл байдаг. Гэхдээ одоо яг ингээд нөгөө өөрийнхөө мэдрэмжийг өөрийгөө ингээд хүлээн зөвшөөрөөд сурчсан учраас бас гайгүй. Тэгээд уйлах үедээ уйлцсангууд ингээд дотор онгойчих ч юм уу тийм байдаг учраас ер нь бол нэгэндээ хайртай байгаарай л гэж хэлье. Тэгээд бас та нартай хэлье. Хайв орийнхоо найз нөхөд тийм ээ хүрээлэн байгаа хүмүүстэй ингээд анхаарал тавьж байгаарай. Сэтгэл готролтой хүн ингээд гаднаас нь харахад мэдэгддэггүй. Гэхдээ ярианаас нь ингээд бүх зүйл мэдэгддэг. Гаднаас нь хараад энэ сэтгэл готролтой энэ сэтгэл зүйн асуудалтай байна гэж хэн ч анзаарахдаггүй. Зүгээр л одоо үйлдэл тэ ярианаас нь бүх зүйл нь мэдэгддэг. Юу ч болоог байхад ингээл инээгээл гэл худлаа инээ талдаал ингээл явж байдаг хүмүүс байдаг байхгүй.
Ер нь бол ингээд өөрийнхөө сэтгэл дотор байгаа тэр амар хэцүү зүйлээ хүнд мэдэгдүүлэхгүй бол гудлаа инээдэг. За тэгээд ингээд ярьж хэлж байгааг нь сонсоод үзэх юм бол ингээд тэнгэр үйлдэл яриа хоёр нь тэнгэр газар шиг зүрхэн заяа. Шал ингээд сонин ингээд нэг тэнэг хүн шиг юм шиг нэг тийм сонин юм яриад тэгжээснэ гинт ингээд зүгээр ингээд өөр юм яриад тэгжээснэ дахиад нэг өөр юм яриад ер нь бол ингээд яг яриа биеийн хилэмжээс нь ер нь бол ингээд анзаарагддаг. Тийм болохоор эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, халамжлаж, анхаарал тавьж байгаарэ, яаж ийж ийн гэж асууж байгаарэ гэж хэлмээр байна. За дараагийн бичлэг хүртэл баяртай.